Коперник худалдаач Николай болон Германы Ватценард овгийн Барбара нарын гэр бүлд 1473 онд Польшийн Труно хотно нэгэн гигэн Анны гудамжинд мэндэлжээ. 1489 оноос Вармскийн хамгаламд болсон нагацсах Лукас эцэг эхээсээ өнчирч хоцорсон Николайг халамжлах болов. Коперник 1491 онд математик одон орон судлаар алдартай Краков хотын академид суралцаж эхэлсэн байна. Тэрээр одон орон судлаач Вейховын шеф болсон юм. Улмаар 1495 онд сургуулиа төгсч Верховинскийн сүмийн санваартан боллоо. Үүнээс нэг жилийн дараа Полонд хуулийн чиглэлээр суралцаж эхэлсэн. Коперник одон орон судлаач Доминик Мария ойр дотны хамтран ажиллаж болов. Түүний нөлөөгөөр Коперник сарны хөдөлгөөнийг онолыг эсэргүүцсэн судалгаа хийж эхэлжээ. 1497 он тэрээр бүрэн эрхэс санваартны хэрэгэм хүрдэв. Харин 1500 онд Ром дахь католик шашны албанд өөрийн ах Андрей Коперникийн хамтаар хуулийн дадлага хийжээ. Тэнд байхдаа Коперник 11-р сарын 5-6 шөнө болсон сар хэртэлтийг ажигласан байна. Тэрээр Вервинскийн тэргүүнээс зөвшөөрөл авна. Падун дахь ангаахын сургуульд суралцаж эхэлсэн ба хуулийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцсан байна. Коперник 1503 оны 5-р сарын 31-ний өдөр Парерд санваартны хуулиар докторийн зэрэг хамгаалав. Мөн ангаахын сургууль төгсөөд эмчийн дадлага хийх болжээ. 1507 онд өөрийн ах зах Вервинскийн хамглам Лукас Ватценардын нарийн бичгийн дарга мөн эмчээр ажиллах болов. Коперник цайзын баруун хойд талын цамхыг худалдан авч тэндээс ангарах санчир гаригууд болон нарыг ажиглах ажлаа хийж эхэлсэн байна. Энэ үед түүний анхны нар төвтэй дэлхийн онол нь бүтээгдэж Коперник мөнгөний системээр ажиллаж байв. Улмаар 1528 онд зоос хэмээх хийх аргачлал хэмээх бүтээлээ бүрэн дуусгасан байна. 1515 оноос 1530 он хүртэл од иргэсийн хөдөлгөөний тухай бүтээл дээр ажилласан байна. Түүний үг онол нь 1543 онд латин хэл дээр хэвлэгдэн гарчээ. Коперник хэдийгээр энэхүү бүтээлээр Ромын папламд зориуллаа гэсэн боловч католик шашны сүм хийдүүд үүнийг тэмч дуртай хүлээн аваагүй. 1616 онд уг бүтээлийг нь 20 номын жагсаалтанд оруулсан байна. Николай Коперникийн ололт хамжилтууд нь Коперникийн онол нь дэлхийн огторгуй ертөнцийг харах хүн төрөлхтний нүдийг нээсэн бөгөөд түүнд суурилсан нарийн шинжлэх ухаануудыг хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тийм ч учраас түүний нээлтгийг Коперникийн хөвсөл гэж нэрлэдэг байна. Николай Коперникийн уг бүтээл нь тухайн цаг үед ноёрхоод байсан хуурамч үзэл санааг эсэргүүцсэн зоримог шийдэл байсан бөгөөд үүгээрээ тэрээр шинжлэх ухаанд туйлын үнэн гэж байхгүй гагцгүй нээлт бүрийг олон дахин шалгаж батлах ёстойг харуулсан юм а.